Ард иргэдийн үжил бодлыг сонсдог миний бодлоор болонгаар Royal News үргэлжилж байна. Royal News. Миний бодлоор. Монгол улсын ерөнхийлөгч санаачилсан шилэн дансны хууль батлагдаад 1-р сарын 1-ээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр төсөв орон нутгийн өмчөө санхүүждэг байгууллагууд төрийн өмчийн оролцоотой аж ахуй болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болох юм а. Төрийн яам агентлаг, аймаг нийслэл сум дүүрэг, тосгоны сургууль цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5,000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл гүйцэтгэж байгаа байгууллагууд шилэн дансны хууль журамд заасан мэдээллийг цаг хугацаанд нь мэдээлж байх үргийг хүлээж байгаа юм а. Тэр зүгээр л хууль юм шиг санагдаад байгаа юм. Бүх юм нийл тод сайхан харагддаг, олон түмэнд мэдэгддэг болохоор энэ бол ер нь зөв-зөвтэй ажил байхад гэж бодчих. Би бол гэр орондоо тэр компьютер энэ төр байхгүй болохоор сайн мэдээлэл авахгүй. Тэгтээ хүүхдүүд бол авч байгаа гэж ярьж байна. Би одоо хэлж байна. Одоо яах вэ тэр төсөв мөнгийг одоо өргөө зарлахдахгүйгээр одоо тэр яг тухайн яманд нь зарлагдах одоо тийм л одоо цаад одоо тэр иддэг улсуудын иддэг зөвхөн гэж бодож байгаа болов гэсэн тийм ойлголт төрж байна одоо. Их чинь бол ач холбогдолтой гэж бодож байгаа. Тэр дөрөв бол ерөнхийлөгч маань бол энэ хуулийг үндсэн санаачилсан тийм ээ. Энэний үндсэн дээр бол энэ төсвийн хөрөнгө төрийн болон төсөл байгууллагуудын энэ хөрөнгийн зарцуулалт энэ бол ил тод тийм. Энэ бол ард түмэнд нээлттэй ийм хуулиуд юм үндсэндээ. Энд бол дэмжиж байгаа тийм. Одоо сайн судлааг бол байгаа. Тэгж яригдал бас одоо сайн шинэ үтэл сайн байгаас л өөр явах тийм. Одоо тэр их нарийн мэдэхгүй л байгаа шүү дээ. Зурагтаар харахад юм гарч байгаа сая хэлсэн л гэсэн. Тэгээд дөнгөж эхэлж байгаа тэгээд хэлжсэн. Уг нь одоо байж байгаа юмны газар ашигтвал ил тодлоо байх юм л гэж ойлголттой л байгаа шүү. Энэ үг нь яг тэгээд мөрөөрөө тодорхой яг хуулийн заасаар тийм тодорхой ингээд ард түмэнд хэлчих юм бол үн ард түмэнд нөгөө байгууллага болно, улсын их болно, нөгөө янз бүрийн төсөлөлгөө хэр зэрэг зарц сууж яриг гэдэг нь ард түмэнд ойлгохоор үн зүгээр юм болов гэж бодож байгаа шүү дээ. Энэ бол харин зөв юм шиг л байгаа юм да. Тэ бүх юм ил болно. Тэ тэгж ойлгосчлээ. Энийг бол яг маш зүйтэй зөв-зөвтэй юм гэж л ойлгож байна л да. Ерөнхий сайд сайхан бэлэг 0-18 насны хүүхдүүдэд сар бүр олгодог 20,000 төгрөгийн тэтгэмж болон одонтой эхчүүдэд жилдээ нэг олгодог мөнгөнд тэтгэмжийг ялгууртай олгоно гэж улсын хурлд мэдгдсэн. Үүнтэй холбоотой жиргээгээр энэ өдрийн жиргээгээ эхлүүлье. Жиргээч энх амгалан одонтой эхчүүдийн мөнгө болон хүүхдийн 20,000-ыг хүүхэд бүрт үргэлжлүүлэн өгөх ёстойг дэмжиж байвал дамжуулаарай хэмээн жиргсэн байна. Манай улсад халамжийг хатгааруулан олгодог гэж олон хүн шүүмжилдэг. Тэгвэл жиргээч Дашка бид тэр далгээчгүй 100 сураад ажил хийгээд болоод байсан. Одоо яачаад байгаа юм хэмээн жиргсэн бол харин жиргээч оюун эрдэн 92 оноос өмнө стипенд гэж өгдөг байсан. Дунд нь завсарласан болохоос ялгаа юу байна хэрэгтэй зүйл гэж жиргэжээ. Мөн хотын иргэн гих жиргээч 92 онд хідэн ихтэй сургууль хідэн оюутан ямар чанартай байсан. Одоо оюутнууд далаа авахаар өндөр голчтой байхын тулд багш нараа найраад байвал яах вэ гэж жиргсэн бол харин жиргээч Дашка ингэтлээ доош нь орчихсон боловсролын системийг далдаад ч сайжрахгүй гэж жиргэжээ. Дараагийн жиргээч улсын хурлын дарааga инхэл байлаа. Тэрээр Бурмаа сайд улсын хурлын гишүүнээсээ татгалзах өргөдөл гаргаагүй. Гаргасан бол хүлээ авах хүн нь бие хэмээн жиргэжээ. Үүнийг жиргээч боролтой намын бүлэгдээ гаргасан юм уу, намдаа гаргасан юм уу гэж асуусан бол харин жиргээч сэтгүүлч Отхон цагаан Бурмаа гишүүн өнөдөр ярилцлага өгөхдөө хэлсэн. Магадгүй өргөдөл нь цөмгөд нь явсан юм болов хэмээн жиргэжээ. Мөн жиргээч Баяр ёстой л иргэний зориг дутах биз өргөдлөө өглөө гэхэд наашаа харж инээж цаашаа харж уйлах байлгүй дээ хэмээн жиргсэн бол харин жиргээч Туяа шорондоо орох уу өргөдлөө өгөхгүй чигээд нэг үзэхгүй юу? Таны дарамт ч бараг брэнд болж байна да гэж жиргсэн байна. Дараагийн онцлог жиргээ Ногоон намын дарааga энх хотын жиргээ тодорлоо. Тэрээр Бээжин Москвагийн хурдан галт иргэний зам бол маш том геополитикийн цөм хэмээн жиргсэн байна. Энэ талаар нэгэн жиргээч Монгол улсын түүх эдийн засаг засаглал гээд бүгд л 4 жил тутамд шинээр эхэлж байна. Бид 4 настай хүүхэдтэй л адил хэмээн жиргсэн бол жиргээч Дулам ганцаараа чадахгүй л дээ. Хэн нэгнээр чангаалгаж дэмжүүлж байж юм хийж сурна гэж жиргэжээ.
Жиргээч боловсрол соёл шинжилх ухааны яамны хэвлэл мэдээллийн ажилтан Лодой Самбу 1 жилийн дотор 162 цэцэрлэг шинээр ашиглалтанд оруулжээ хэмээн жиргэжээ. Үүнийг жиргээч тулга энэ бүгд чинь хувийн төлбөртэй эзтэй улс хийж бүтээсэн юу байд хэмээн жиргсэн бол өөр нэгэн жиргээч ашиглалтанд орсон болохоос яг зураг төслийн болон барилгын ажил 2013-аас 2014 онд явагдсан нь тодорхойгүй байна. Улс даяар сургууль цэцэрлэгийн тоо хүрэлцээтэй байгаа. Харин ардчилсан нам Монгол ардын намаас болоод Улаанбаатар хотод л гол асуудал үүсээд байгаа. Утга учиргүй шилжих хөдөлгөөнийг дагаад хотод сургууль цэцэрлэг бариад байвал үр ашгаа хизээч өгөхгүй. Зүгээр л араас нь ашиглалтанд оруулж ажил хийсэн нэр зүүхгүй юу? Гол нь хүүхдийн мэдлэг хүмүүжлийн төвшин чанар гэж жиргсэн байна. Мөн жиргээч дэлгэр жаргал эх жил хүмүүс хүүхдээ бүртгүүлэх гэж гадаа хонохгүй гэж найдах хэмээн жиргсэн бол хариудан жиргээч Лодой Самбу мэдээж ачаал ихтэй дүүрэг хороод байсаар байгаа. Газар нь байгаад мөнгө нь бий бол бүх судалгаа юм яаманд нь байгаа хэмээн жиргэжээ. Дараагийн жиргээч Ганбат саяхан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирлаар томилогдсон оюун нарийн талаар жиргэсэн байна. Тэрээр сарын настай залруулга гээд сэтгүүлч эмэгтэй жиргэнүүдийг харьцуулан харуулжээ. Энэ талаар жиргээч булга улс төрчийн үүнд нь бус үйлдэлт нь итэг гэдгийн бас нэгэн баталгаа байна да хэмээн жиргэсэн бол харин жиргээч Сүхбаатар эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн ёс журдгаа бодсон ч Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирлаар очиж улс төрчих хэрэггүй юм да гэж жиргэсэн байна. Мөн жиргээч Маралма намаа сонгуул бэлтгэж ардчилсан намын ажлаа хийж байна гэж харж байна гэж жиргэсэн бол харин жиргээч Бадарсаад энэ тэгээд Монголын үндэсний олон нийтийн телевиз ардчилсан намын телевиз болж байгаа юм уу да? Захирал нь ардчилсан намыг 2016 оны сонгуул бэлтгэх үүрэг хүлээхээр гэж жиргэжээ. Жиргээч төлөө Москва Бээжингийн хооронд 7 биш 2 хоног явах төмөр зам тавина. Гэхдээ манайхыг тойруулаад хэмээн жиргэсэн байна. Энэ талаар жиргээч Бат Төвшин яагаад ингэх болов гэдэг л сонирхолтой байна да. Ах нар ер нь сүүлийн үед аниад байдаг боллоо шүү хэмээн жиргэсэн бол харин жиргээч сайнхүү эбэ өнгөрсөн жил 2 хөршин ерөнхийлөгчтэй уулзаад бөөйн болоод л байсан. Ийм л тохироо хийжтэй гэж жиргэжээ. Мөн жиргээч Дорч сүрөг манайхаар дайруулсан бол 1000 орчим километр зам товлно. Аль аль талдаа ашигтай байсан байх та гэж жиргэсэн бол үүнийг жиргээч байгаад манайхан өөрсдөө юмыг дандаа хардаж сэтгэдэг улстай. Хэрвээ манайхаар дайруулсан бол муу орсууд гэдэг бас л дайрна хэмээн жиргэжээ. Зорилгоос буцах цаам 1000 байхад харин түн рүү хөрлөх цам ганцхан байдаг. Мод